no stain. Time will ease the pain. For every light that fades, something beautiful remains. We are living in a world of stars and dust, between heaven and all that surrounds us. We are travelers here, spirits passing through, and the love we give is all that we'll endure. Hey now, what we had is gone, but I still remember. За манай нэвтрүүлгийн баг холбооны бүгд найрамдах Герман улсын Хельсэн мужид цуврал нэвтрүүлэг бэлтгэхээр Германы Франкфурт хотод ирж байна. Аз болж 7-8 дугаар сард манай Мят компани Франкфуртод шууд нислэг явуулсан учраас бид Берлинээр дамжуулгүй шууд Франкфуртод ирлээ. Франкфурт хот бол Герман улсын банк санхүүгийн төв. Нийтдээ 215 банк байрладгаас 63 нь дотоодын, 152 нь гадаадын банк байдгийн байна. Тийм ч учраас одоо германууд Франкфурт хотоо Банкфурт гэж нэрлэдэг. За Deutsche Bank, Сэргээн босголтын банкны групп, Commerzbank, Deutsche Zentralbank зэрэг Германы одоо хамгийн том 4 банк энэ хотод байрладаг. Credit Suisse, Швейцарын UBS, Bank of America, Morgan Stanley, Merrill Lynch, Bank of China, JP Morgan Chase зэрэг дэлхийн алдартай банкудаас гадна үнд цаасны бирж энэ хотод байрладаг. За нисэх Франкфуртын нисэх онгоцны буудлал Лондонгийн Heathrow, Парисын Charles de Gaulle нисэх буудлын дараагаар Европт 3-т ордог том буудал байгаа. 2014 онд гэгтэл 59.6 сая зорчигч энэ онгоцны буудлаар үйлчлүүлсэн байна. За ачаа тээврийн Lufthansa Cargo, Night Express гэсэн компаниуд үйл ажиллагаа явуулдаг. Ачаа эргэл дээрээ Европын онгоцны буудлуудыг тэргүүлдэг ийм одоо том буудал юм аа. Манай нэвтрүүлгийн баг энэхүү хотыг сонгосны учир гэвэл миний одоо эртний анд Гернот Кауп болон түүний гэр бүл Франкфуртээс 15 км-ийн зайтай оршдог Бад Соден хэмээх жижиг хотод амьдардаг. Гернот маань бидний Герман улсад хийх цуврал нэвтрүүлгийг бүхэлд нь зохион байгуулж өгөхөөр тохирсон байгаа. За Герман хүн бол амлсандаа хүрдэг. За гэвэл йог хүмүүс гэдгийг манай үзэгчид сайн мэднэ. Би түүнд одоо 2 сарын өмнөөс ямар нэвтрүүлэг хийх, хаана ямар зураг авах тухайга нэг үржилтэн мэйлээр явуулсан. Түүний дагуу Гернот маань тэнд ажиллах ажлын төлөвлөгөөг герман хүнээс одоо герман зангаараа одоо өдөр цаг одоо бүхэл юмтай нарийн төлөвлөж зураг авах бүхэл газруудад албан ёсны зөвшөөрлийг албан бичгээр авч өгсөн байгаа. Ийхүү одоо бүх зөвшөөрөл албан бичгээр өгөгдсөний хүчинд Монгол улс цуугаа Германы элчин сайдын яам манай зураглаачид Герман явах визийг ямар ч асуудалгүй одоо түргэн хугацаанд гаргаж өгч бидний ажилд гүн тусалцаа үзүүлсэнийг энэ ялдамд онцлон хэлж талархлаа илэрхийлж байна. За манай зураглаач бид хоёрыг бидний найз Гернот түүний гэргийн Марита хоёр онгоцны буудлын дээр тосно. Тэндээсээ бид Бад Соден хэмээх жижиг хот руугаа явна. Бид одоо Бад Соден хотын Rheinische Hof хэмээх буудалд буухаар захиалга хийсэн байгаа. Холбооны бүгд найрамдах Герман улсад цуврал нэвтрүүлэг бэлтгэх санаа 15 жилийн өмнөөс надад төрсөн. Яагаад гэвэл одоо би 1995-аас 2000 оны хооронд холбооны бүгд найрамдах Герман улсад гэр бүлээрээ амьдарч байсан. Энэ 5 жилийн хугацаанд одоо ажиглаж харсан, сурч мэдсэн, ойлгож ухаарсан бүхнээ монголчуудаа харуулах юмсан гэж байнга бодож авсан миний чинхүү хүсэл одоо ийхүү олон жилийн дараа биелж байгаад би үнэхээр баяртай байна. Тиймээс одоо олдсон энэ боломжийг ашиглаад аль болох олон газраар орж их зураг авах юмсан гэж зорж явлаа.
За би Германд амьдрахаасаа өмнө хуучнаар Монгол телевиз, одоогийн үндэсний олон нийтийн телевизэд ажиллаж байсан минь мэдээж одоо нэвтрүүлэг хийх, харсан үзсэн бүхнээ үзэгчтэй хуваалцах хүслийг төрүүлсэн. 2005 онд Монгол даатгал компани ивент итгэж Гараг студийн Бадам Самбуу бид хоёр Германы даатгалын тогтолцооны талаар хид хідэн цуврал нэвтрүүлэг бэлтгэж үзэгчдийн хүртээл болгож байлаа. Монгол улс маань одоо өдрөөс өдөрт хөгжин дэвшиж, олон сайхан барилга байшин баригдаж, зам талбайгаа засаж янзлах болсон. Хэдийгээр одоо сайн сайхан зүйлүүд бий болж байгаа ч гэсэн өндөр хөгжилтэй орны чанар стандартад хүрэхгүй. Хийж бүтээж байгаа бүхэн маань одоо хүний сайн сайхны төлөө тэр бүр чиглэгдэж чадахгүй байгаад бид өдөр тутмын амьдралдаа харж мэдэрч байдаг. За бидний цуврал нэвтрүүлэг бэлтгэх зорилго маань холбооны бүгд найрамдах Герман улсад хот төлөвлөлтийг хэрхэн иж бүрнээр нь төлөвлөж хийдэг, иргэдийнхэн сайн сайхны төлөө тэр дундаа одоо өндөр насны халамж үйлчилгээ, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан дэд бүтцийн асуудал, хог хаядлаа одоо хэрхэн ангилан хаядаг, хүүхдийн тоглоомын талбай, автомашины зогсоол, түүний тэмдэглэгээ, стандарт, сургууль эмнэлгийн барилгын стандартын талаар нэвтрүүлэг бэлдэнэ. За мөн манайд сүүлийн үед хүүхэд залуучууд иргэдийн дунд дугуй унах хүсэл сонирхол хэрэгцээ шаардлага их болж байгаатай холбогдуулан иргэддээ дугуйг өдөр тутмын хэрэглээ болгоход нь зориулж Германы төр ямар бодлого явуулж бололцоог нь одоо хэрхэн иж бүрнээр нь шийдэж өгсөн байдаг талаар үзэгчдэд харуулахыг зорьсон байгаа. Мөн Герман айлд очилж германчууд хэрхэн амьдрэх талаар бас үзүүлэх юм аа. Tears will leave no stain. Time will ease the pain. For every light that fades, something beautiful remains. За бид өнөөдөр Хофхайм хотод байрладаг Main Taunus тойргийн захиргааны Зуны баяр дээр ирээд байна. Ер нь тойргийн захиргаа Зуны баярыг жил бүргэн зохион байгуулдаг ийм уламжлалтай юм байна. Тойрог гэдэг бол засаг захиргааны нэгж Герман бол муж улсуудаас бүрддэг холбооны улс. 16 муж улстай. Муж улсуудын дотроо хот тосхон тойргийн захиргаад гэсэн засаг захиргааны нэгжүүдэд хуваагддаг. За нэг тойрогт хэд хэдэн хот тосхон багтдаг. За бидэнтэй уулзж байгаа энэ хүн бол энтхийн тойргийн иргэдийн хурлын дарга Михаил Сүрик. За ноён Сүрик биднийг Зуныхаа баярт урьсан. Би одоо 2004 онд Хофхайм хотод байрладаг тойргийн захиргаанд 3 сар дадлага хийж байсан. Одоо энд миний олон таньдаг хүмүүс таарлах болов хэмээн найдаж байна. За бидний найз Гернет тойргийн захиргаанд барилгын хэлтсийн дарга хийж байгаа тэтгэвртэй гараад 6 жил болж байгаа. За энэ одоо баярт тойргийн захиргааны ажилтнуудаас гадна өмнө ажиллаж байсан нэр хүнд бүхий хүмүүс, тойргийн одоо бусад хот тосхны дарга нар, тойргийн иргэдийн хурлын төлөөлөгчид, мөн иргэдийн төлөөлөл гэсэн олон хүмүүс урилгаар оролцдог юм байна. Тэд одоо бие биетэйгээ уулзаж, ярьж хөөрч, вино, шар айраг ууж нэг оройг юм хамтдаа өнгөрүүлдэг сайхан уламжлалтай юм байна. За та бүхэн одоо харж байна. Герман бол хям, шар айраг талхаараа их алдартай. Германд одоо ингэж ил цогон дээр шарсан мах хямгүйгээр баяр ёслолын арга хэмжээ гэж байдаггүй. Германчууд шарсан мах хямаа идэх их дуртай. Одоо гэрэлдэж шарсан маха төрөлгөлийн бүрийн одоо салаадны хачиртай иддэг. Харин шарсан хямаа брөөтгэн гэж нэрлэдэг. Манайхаар бол бүлжгний завсар хавчуулж кетчуп юм уу горчицаар амталж иддэг. Ер нь германчуудын хоол монгол хүнд магадгүй хамгийн их тохиромжтой хоол юм болов уу гэж би бас боддог. За бидний байгаа Хесен муж ялангуяа энэ Хесен мужийн Main Taunus тойрог бол алюминий виногоор их алдартай. Германаар одоо Apfelwein гэж нэрлэдэг алюминий вино бол энтхийн бас нэг брэнд бүтээгдэхүүн юм. За энэ надтай уулзж байгаа цэнгэр цамцтай хүн бол тойргийн захиргаанд байгаль орчны дарга хэлтсийн даргаар ажиллаж байгаа тэтгэвртэй гарсан доктор Майнерт гэдэг хүн. За Германд докторийн зэрэг хамгаалсан хүнийг
хүний нэрийг хэлэхдээ заавал доктор гэсэн эрдмийн зэрэг цолыг нэрнийх нь өмнө хэлдэг. Одоо тэрч байтугай их нэрийг нь хадагтай доктор тэр гэж одоо нөхрийнх нь эрдмийн зэрэг цолыг нэрнийх нь өмнө хэлж дууддаг ийм одоо ёс заншилтай. За Монгол хүнд ингэж дуудах нь эхэндээ бол дасаагүй болохоор хэвгүй байдаг. Жишээлбэл одоо миний нөхөр шинжлэх ухааны доктор бол намайг хадагтай сэлэнгэ гэхийн оронд хадагтай доктор Бацөх гэж дуудах жишээтэй. Энэ юу хэлж байна вэ гэхээр нэгдүгээрт Германд докторийн зэрэг хамгаална гэдэг бол хүн болгоны хийгчдэг тийм амар ажил биш байдаг. Хоёрдугаарт докторийн зэрэг хамгаалсан хүмүүс маш их нэр хүндтэй. Тиймээс одоо тэдний хувийн амьдрал баталгаатай, өндөр цалин хөлс авдаг, жирийн иргэдээс илүү хангалуун сайхан амьдардаг юм байлээ. За доктор Майнарт одоо тэтгэвртэй гараад 2 жил болж байгаа. Саяхан хувийнхаа дарвуулт заваар аялж аваад ирсэн гэж ярьж байсан. Ер нь Европод бол чинэлэг амьдралтай хүмүүс хувийн дарвуулт зав онгоцтой байх нь их хэлбэг байдаг. За энд манайхаас өөр нэг хууль үйлчдэг талаар энэ дашрамд зориулт хэлмээр байна. Энэ юу вэ гэвэл улс төрийн албан тушаалаас бусад мэрэгсэн төрийн албан хаагчид төрийн албанд орсон л бол улс төрийн шалтгаанаар ажлаасаа халагдана гэсэн ойлголт бараг байдаггүй. Харин хариуцлага алдах гэмт хэрэгт холбогдсон тохиолдолд ажлаасаа халагддаг буюу албан тушаал буурдаг. Тэгтээ бол энэ маш ховор. Яагаад гэвэл тэнд хууль дүрмээ баримталж сурсан хүмүүс байдаг. Герман орн бол эртнээс эрх зүйт төрийн баялаг уламжлалтай иргэд төрийн албан хаагчид нь хууль чандлан мөрдөж сурсан ийм хүмүүс байдаг. За энд дээр би хэлсэн мэрэгсэн төрийн албан хаагчдын тухай. Тэгэхээр мэрэгсэн төрийн албан хаагчдын тухай жаахан тодруулж ярих гэж бодож байна. Германы бүх муж улсууд өөрийн гэсэн захиргааны сургуультай тэрүүгээр одоо төрийн албан хаагчтай бэлддэг. Одоо Бонн хотын ойролцоо Брюл гэдэг жижиг хотод холбооны улсын төрийн захиргааны актийн мөн Райнланд-Пфальц муж улсад Шпайер гэдэг жижиг хотод захиргааны их сургууль гэж байдаг. Герман улс төрийн өндөр албан тушаалд ажиллах хүмүүсээ энэ сургуульд сургаж бэлтгэдэг юм байлээ. Манай Монгол улс Шпайер хотын захиргааны их сургуультай холбоотой нэлээд хэдэн хүн энд сурж төгссөн байдаг юм байлээ. За ийм байдлаар төрийн одоо албанд ажиллах хүмүүсээ мэрэгшүүлж бэлтгэх, тэднийг төрийн албанд тогтвортой ажилуулж албан тушаалд дэвшүүлдэг. Ингэж одоо Германы төрийн албанд ажиллаж байгаа хүмүүс ажлынхаа үр дүнгээр албан тушаал ахиж дэвшиж ажилддаг юм байна лээ. За өөрөөр хэлбэл төрийн албанд карьерийн тогтолцоо үйлчилдэг гэсэн үг. Энэ нь эргээд улс орны тогтвортой хөгжлийг хангахад нөлөөлдөг юм байна. За өнөөдөр дэлхийн нийтээр ялангуяа Европын холбооны улсууд банк санхүү эдийн засгийн хямралд өртөж байгаа энэ үед Герман улс эдийн засгийн хувьд хамгийн тогтвортой орн байж чадж байгаа. Төрийн бодлого нь тогтвортой, төрийн албан тогтвортой, дэд бүцэц нийгмийн халамжийн салбар сайн хөгжсөн Герман оронд түүнийг дагаад иргэдийн амьдрал ахуйн жигд хангалуун тогтвортой байж чаддаг юм байна гэсэн дүгнэлтэнд өөрөө ирэхгүй хүрж байлаа. За бид дараагийнхаа нэвтрүүлгээр Герман улсын хүнд чиглэсэн нийгмийн халамжийн хүртээмжтэй бодлого, боловсрал, эрүүл мэндийн үйлчилгээ, хог хаягдлын менежмент, гал команд, ундаг дугуйн хэрэглээ зэрэг бусад дэд бүтцүүдийн талаар суурлаар үзүүлэх болно. За бид ноён гаалтай уулзж байна. Ноён гаал бол германаар Ландарат гэж нэрлэдэг тойргийн иргэдийн хурлын даргаар олон жил ажиллаж байгаа тэтгэвртэй гарсан ийм хүн байгаа. Энд сонирхолж хэлэхэд ноён гаал иргэдийн хурлын дэд дарга хийж байсан одоо мөн тэтгэвртэй гарчгаад байгаа ноён хийшэрийн хамт сая наадмаар Монголд ирээд явсан. Тэд Монголтой харилцаа холбоо тогтоох манай хар хорин хоттой хамтарч ажиллах талаар хар хорины засаг даргатай уулзсан тухайга ярьж байна лээ. Ингээд бид түүнээс яриа авсан байгаа. Та сая Монголд очиод ирсэн. Ямар сэтгэл төрвөө? Es war sehr spannend. Маш сонирхолтой байлаа. Танай улсын наадмыг студионд үзсэн. Ерөнхийлөгч нь нээж өгүүлсэн. Чингис хааны оронтой биелжлэн танилцлаа. Чингисийн цэргүүд Австрийн Вена хүртэл ирсэн байдаг. Чингисийн цэргүүдийн хатуужил төвчээр үнэхээр гайхалтай. Бид онгоцоор 9 цаг нисэж ирдэг газар тэд тухайн үед мориор энэ замыг туулсан гэхэд үнэхээр итгэмээргүй бөгөөд бас бахархмаар байлаа.
Оройн бид нар ерөнхийлөгчийн хүлээн авалтанд орож, тэгээд маргааш нь хөдөө явсан. Хөдөө очиод их зүйлийг үзсэн, цаг уурын олон янзын хувирлуудыг харлаа. Биднийг явж байхад цасч орсон, борооч орсон. Нарийнхан горхноос өксүүлээд далаа шиг өргөн голыг ч харлаа. Монголын байгаль үнэхээр сайхан байлаа. Хот хөдөөгийн онцлог ялгааг харах сонирн байсан. Хар орны засаг даргатай уулзсан. Засаг дарга хамтын ажиллагаа тогтооё гэж ярьсан. Би надаас ажил хүлээж авсан хүндээ Монголоос хүмүүс хүлээн авч энгийн ажил болгох хэрэгтэй гэж хэлсэн. Хэрвээ Монголоос хүмүүс ирвэл бид энд хүлээн авч эндхийн байдлыг танилцуулж болно гэдгээ мөн иргэдийн хурлын даргадаа хэлсэн. Би тэр хүнийг ажил хэрэг болгох байхаа гэж найдаж байна. Ерөн тэгээд дүгнэлт хэлэхэд танай ард түмний соёл уламжлалыг би их хүндэтгсэн. Танай улсын гадаад харилцаа өргөн хүрээнд хөгжиж, монголчууд гадагшаа их явдаг болсон. Гаднаас олон хүн ирдэг, нээлттэй болсон нь надад ажиглагдсан. Та Алтан ууланд очисон гэсэн хэр өндөрлөгт гарав? 1600 метрт гарсан. Тэнд их хүйтэн байсан. Би их daарлаа. Олон найрсаг хүмүүстэй танилцсан. Бас их нэртэй сайхан ноолууран оролт худалдаж авсан. Манай Райланд, Заарланд хийсэн муж усуудыг төлөөлсөн Монголын өргөмжит консул Дирк Файл биднийг Монголд зочлохыг урьсан. Гэхдээ бид зардлаа өөрсдөө төлсөн. Тооцоо маргааш ирнэ. Би одоо 68 настай, аялах дуртай. Монголын ард түмэнд сайн сайхныг хүсье. Хөгжлийн замд нь их амжилтыг хүсье. За энэ бидэнтэй зогсож байгаа өндөр залуу бол бидний байрлаж байгаа Бадсодон хотын дарга Ноён Альтен камп. Ноён Альтен камп биднийг Бадсодон хотын нийтийн үйлчилгээний газруудад зураг авах, албан ёсны зөвшөөрөл өгч одоо бидний ажилд үнэхээр их тус хүргэсэн. Хэрвээ одоо ингэж албан ёсны зөвшөөрөл аваагүй бол гудамж талбай үйлчлэгээний газруудад зураг авахд одоо үнэхээр хүндрэлтэй хэцүү юм байлээ. Бараг одоо авч чадахгүй, яагаад гэвэл шалгалт их байдаг. Одоо зураг авч байгааг хараад ирээд л одоо бидний одоо зөвшөөрлийг үзэж шалгах жишээтэй. Тэгэхээр энэ Ноён Альтен камп бол бидний ажилд бас гүн тусалцаа үзүүлсэн хүмүүсийн нэгэ. За мөн бидний найз Гернот хуучин тойргийн захиргаанд хэлцийн дараагаар олон жил ажилласан болохоор Майн Тавнс тойргийн бүх хот тосгоны дарга нарыг таньдаг. Тэр шугамаараа өндөр насны асрамжийн газар, эмнэлэг сургууль, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сургууль, дугуйны дэлгүүр, хог хаягдал ангилан боловсруулдаг үйлдвэргээд маш олон газруудад зураг авах зөвшөөрөл авч өгсөн. Бид маш их талархаж байгаа. За Бадсодон хотын дарга Ноён Альтен камп маргааш биднийг үдийн хоолнд урьсан байгаа. Мөн тэндээсээ гараад Бадсодон хотын гал командын үйл ажиллагаатай танилцуулна гэсэн. Герман оронд бэлтгэсэн бидний нэвтрүүлэг та бүхэнд олон шин санаа өгсөн сонирхолтой байна хэмээн найдаж байна. Ингээд дараагийн нэвтрүүлэг хүртэл баяртай үзэгчтэй.